Өшөөдөө өдрийн амгалан гэлтгий. За өнөөдөр Монгол банкны ерөнхийлөгчийг томилох асуудал яригдж байна. Манай энэ удаагийн засгийн газар манай Монгол Ардын намынхан сүүлийн үед маш олон томилгоо хийгдэж байгаа. За хийхээс ч бас аргагүй нөхцөл байдалтай байгаа гэж ингэж бол ойлгож байгаа. Гэхдээ харин өнөөдрийн томилгоо бол их ганц зөв томилгоо боллоо гэж би одоо их баяртай байна. Энэ Монгол банкны ерөнхийлөгчд. Энэ наран цог даргаыг сангийн яамны төрийн нарын бичгийн дарга байхаас нь одоо мэдхийн хувьд бол энэ төрийн албан тэр дундаа энэ төрийн захиргааны төв байгууллагуудын дандаа төсөв санхүүтэй холбоотой энэ удирдах ажлуудыг хийсэн Монгол улсын энэ санхүү төсвийн бодлогыг бол нэлээд сайн гадралдаг хүн одоо манай Монголын бодлого руу орж байгаа юм байна. Орох юм байна. Бас харьцангуй зарчимтай хариуцлагатай ажилтдаг ийм одоо хүн гэж боддог. Тэгээ тийм болохоор энэ удаагийн Монгол банкн дээр одоо томилогдож очиод өнөөдрийн одоо энэ яваад байгаа мөнгөний энэ гажуудал, мөнгөний ханшны уналт энэ одоо валютын нөөцийн тогтвортой байдал гэх мэтлэн нийгэмд бодиттой биш яваад байгаа. Энэ асуудлуудыг нэг бүрэн дүүрэн зохицуулж чадах болов уу гэсэн ийм одоо ихтгэл үнэмшилтэй байгаа учраас би дэмжиж байгаа. Яг өнөөдөр одоо манай Монгол улсад инфляц хэдэн оронтой тоонд байгаа вэ? 9.9 гэлөө одоо нэг тийм 2 орон арай хүрэхгүй байгаа юм шиг ойлгуулж байгаа. Гэтэл яг амьдрал дээр мөнгөний ханшны уналт чинь өөрөө тийм байхгүй байгаа гэдгийг хүн болгоо мэдчих байгаа. Энэ санхүү төсөв гадралдаг, мөнгөний ханш гадралдаг улсууд бол өөр нь бүгд мэдж байгаа. Тийм болохоор зэрэг энэ ажлууд дээр бол одоо хариуцлагатай бас одоо чин шударгаар сэтгэлээсээ ажилланаа гэж одоо итгэж байгаа учраас би энэ наран цог даргаыг дэмжиж байгаамаа. За хоёрдугаарт за ер нь энэ манай Монгол Ардын намынхан маань энэ засгийн газар маань өөрөө ингээд хэдий бол энэ одоо энэ томилгоонод үргэлжлүүлэх вэ? Одоо өчигдөр тэр дэд сайд нар гэдэг нэг баах улсууд оруулаад ирлээ. Одоо манай Монгол улс чинь 30 хэдэн сайттай боллоо. 40 сайттай боллоо. Өнөөдөр одоо дэд сайд нарыг томилох цаг үе мөн үү? Ер нь энэ Монгол улсад. Энэ эдийн засаг ямар байна? Бид нар одоо энэ иргэдээ аж ахуйн нэгжүүдэд бүсээ чангалд гэдэг. Өөрснөө болохоор дарга нарынхаа тоог нэмээд идэг. Энд чи одоо та бүгдийн нөгөө ярьж ирж байгаа шударга өстэй чи нийцэж гэнэ үү? Нөгөө мөрөө хөтөлбөртэй чи нийцэж гэнэ үү? Гэдэг одоо энэ асуудлыг бас бид нар бас бодох ёстой гэсэн ийм бодлоор одоо үг хэлж байгаамаа. Тэр жил зөвшөөрлийн